Өчигдөр минь хүргэе манайхаа яг одоо би Үнт сумын нутгийн зөвлөлийн шинэ жилдээр хүрэлцэн ирсэн байна. Тэгээд энэхүү хүнтэй мэдчилгээг хайртай ээж туяад минь та яг өнөөдөр дамжуулаад өгөөч. Баяр дээр нь баяр нэмээд өгөөрэй гэд хайртай үр хүүхдүүдээс нь бэлдэж ирүүлсэн байгаа. Тэгээд үйл ажиллагаа болж байгаа газар би хүрэлцэн ирсэн байна. Одоо ихчигээ дуудаж бүгдөө энд оруулж ирж байгаа. Ихчигээ авчирж байгаа. Тэгээд мэдчилгээгээ хамтдаа дэвшүүлээ. Тэгээд ихчтэй аз жаргал хамгийн сайн сайхан бүхний хүсье. Үр хүүхдүүд нь танд маш их хайртай гэж дамжуулсан шүү. Манайх болохоор ихч нандин өгүүлэг шүлэг мэдчилгээгээд мэдчилгээ дамжуулдаг пэйж гэдэг багхгүй юу? За тэгээд өнөөдөр хайртай ээж маань ингээд баярт хүрэлцэн ирсэн баяраа тэмдэглэж байгаа. Тэгээд очиод баярлуулаад өгөөч. Заавал яг одоо гэд бид нарыг хүссэн. Тэгээд танд баярын энэ гоё амтад тортыг сайхан баярлаарэ гэж. За тэгээд мөн энд гоё зураг байгаа гэсэн хүнцний зургийг. За тэгээд манайх болохоор сэтгэлийн захидлыг нь хүлээж аваад уншиж дамжуулдаг байхгүй юу? Тэгээд ингэж бичсэн байна энэ дээр ихчээ. Ээж минь хөдөө байдаг болохоор тэр болгон юусоо баярлуулж чадахгүй маа. Тэгээд ээжтэй маш их хайртай шүү гэд хайртай залуучууд, охтууд, хүргэн бирээчүүл нараас нь ээжигээ баярлуулж байгаа юм. За тэгээд бидэнд бас гоё захидлыг сэтгэлээ гаргаж шингээж бичсэн. Би танд энийг гоё дуудаад өгөө. За тэгээд хайртай ээжтэй энэ жижигхэн мэдээ багтамгүй их хөдөлмөрч зориг хичээртэй ээжтэй бид чин сэтгэлээсээ хайртай шүү. Ямар ч хүнд ажлыг хийж байхдаа амандаа юм намуухан дуу аялаад бүх зүйлийн ард гарч чаддаг. Яг таны тэр үйлдэл одоо бидний сэтгэлд бүр тодоос тод байна ээжээ. Ээжээ та бол энэ дэлхийд ховорхон заяах тийм л хүчтэй сэтгэлтэй, нуруутай, зоригтой эмэгтэй. Ээж минь өнөөдөр та минь сайхан баярлаарай. Яг бид нар өнөөдөр ийм хүмүүжилтэй, сайхан амьдралтай, мөртөх шаваа маань аав та хоёрын минь л ач шүү. Хүүхдүүдтэй амьдралд шантрахгүй, зоригтой, үнэнд шудраг хүн байх, шудраг хүн болгож хүмүүжүүлсэнд маш их баярлалаа. Одоо танд минь хийх ёстой ганцхан зүйл үлдсэн гэсэн. Юу вэ гэхээр эрүүл энх саруу сайхан байж үр хүүхдүүдээ ачцээ нараа сайхан амьдарч сайхан хүн болж байгааг харахад энэ бол таны тийм үүрэг ганцхан тийм үүрэгтэй болсон шүү миний ээж. Тэгээд юунд ч битгий санаа зовоорой. Тандаа маш их хайртай. Бид нарыг ийм гоё болгож хүмүүжүүлсэн дээжтэй зөндөө баярлалаа гэж энэ гоё цагтыг бас танд өгч байгаа. За тэгээд та минь хэдэн хүүхэдтэй вэ? Энд одоо хүүхдүүд гэж бичсэн болохоор 4 хүүхэдтэй. Бидний өрөөсөө бүгднгийн хөлийн дөрөөнд гарын ганцганд хүргэсэн миний аав ээж үгээр зүгтшгүй сайхан өмсөн. За хүүхдүүдээ баярлалаа. Хүүхдүүдийн цаашдын амьдралд сайн сайхан төвсөөрөөё. Маш их баярлалаа. Гинтийн байж чадлаа. Цаад авширч та. Их чиг бүр баяр дээрээс нь дуудаж авчраа бис амар олон хүнээр дуудуулж. Тэгээд их чиг маш юм гоё хүндтэй зургийг бас бэлдсэн байлээ. Би гоё баярын тортыг барьж байна. Та гоё хүндтэй зураг затлаад өгч. Нэг заавал задлаад үзүүлэх хэрэг миний ээж гэдэг. Гурваа ямар зураг вэ нэ?
Жаргалтай ханыхан дэрэгдээ сар хугас олдоход жавартай үдшин сэржигнэнд өврийн хүртэл санах юм. Дорол тогтсон тэр жилийн дутуу нэртэй олон шинээр бол энийхт нь сарм усан бодордог харцаар нь чамайгаан илүү их мөрөөддөг байсан байлгүй дээ. Одоо тэгэхээр зүсааж хоёрын чинь зүудэл тогтлоогүй ч гэсэн зүгээр жирийн тохиолдол сэтгэлийн дэмэр чинь өнжирх юм. Үгүй дутуухан хуваацаж өчнөө жил хайсан чамайгаан үнсэй гэж бодохгүй. юм дур байдгүй. Хүний хань гэдэг бол угаасаа яг л нэгэн биений тал та үнэхээр гоё. Хүүхдүүдтэй маш их баярлалаа. Тэгээ та минь өнөөдөр одоо найз нөхөдтэйгоо нутгийн зон олонтойгоо сайхан баярлалаа. Баярлалаа. Та бүгдийн ажил үйлс таарчийн ажил үйлс нь амжилт хүсье. Гинтийн байж чадлаа. Энэ сайхан зураг миний их чанартай залаад зүрх сэтгэлдээ нэрхэн хүмүүнээр та амнаа. Одоо үр хүүхдүүдтэйгээ эрүүл их аз жаргалтай ортодоор өшөө олон жилийн өнгөрүүлээд заяа гэж баярлалаа. Баярлалаа. Чара